Намаг Гишиг нэмийн Доломсуран гэдэг кино урлагийн дээд сургуулийн кино жүжигийн зохиолч сэтгүүлч мэргэжлэр төгссөн. Сүүлд Москва хотын Горкийн дэрэмж дутгах зохиолын дээд сургуулийг зохиолч яруу найрагчаар төгссөн. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, чөлөө дуран бүтээлч, одоогоор Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгатаас зохиолчороо давхар ажиллаж байгаа. За бидний үеийнхэн бол хүүхэд байхасаа гар утас илүү дутуу юм одоо өвтөн өвч гэдэг юм уу те. Тийм сонирхолтой зүйлүүд товор байсан учраас хамгийн их хэрэгэлдэг зүйл маань ном уншдаг лээсэн. Номын санд байнга сууж өөрийнхөө сонирхсан бүхэл номнуудыг уншдаг гэсэн. За уран бүтээлтэй холбогдсон шалтгаан нь бол 10 настайгаас эхэлж шүлэг бичсэн. Тэгээ шүлгээ бичиж явсаар хагаад яг зохиолч мэргэжлэрээ сургуулаа төгсөөд зохиолч болсон ба. За би нийтдээ Арман Туж яруу найраг нийлсэн 20 гаруй ном бичсэн. За тэр дундаасаа хамгийн их одоо хүмүүсийн унших дуртай Цагаан цувтай бүсгүй, Улаан даршинцтай бүсгүй гээд 2 дэвтэр Армана, Сэтгэлийн язгаар, Санахын язгаар гэсэн 2 дэвтэр Армана энэ нэвтрүүлэгт авчирсан байгаа. За Цагаан цувтай бүсгүй Армана яагаад бичсэн бэ гэхээр 18 онд Москвад сурж байхдаа өөрийн маныг уншигч эмч эмэгтэйтэй Москвад уулзаад тэгээд надад өөрийнхөө амьдралын түүхийг тухайн үед ярьж өгсөн. За би тэр үед яг нэг юм гоё хөгжимчний тухай тийм өгүүлэлэг ч юм уу тууж үтгэмсэн гэж яг дотор сэтгэлдээ бодож явж байгаад тэгээд тэр их чи амьдралын түүхийг сонсоод маш гоё санагдаад тэгээд таны амьдралын түүхээр би Арман бичиж болох уу гэж зөвшөөрөл аваад тэгээд энэ Цагаан цувтай бүсгүй номоо бичиж эхэлсэн юм байна. За Цагаан цувтай бүсгүй ном болгондоо одоо ямар нэгэн мессежийг өгөхийг хичээдэг. Номын маань уншаад хүмүүс ямар нэгэн зүйлийг бодоосай, тунгаагаасай, сэтгэлд нь хоногшиж үлдээсэй, ухаарал аваасай гэж зохиолч болгон л тийм боддог байх. За тэгээд Цагаан цувтай бүсгүй маань хамгийн гол бусдад хэлэх гэж байгаа санаа нь бол хүний амьдралын бүх юм мөнх биш, арьс үрчийн, бие эрхтэн хөгшөрн хүнд нэг л хөгшөрдгөө зүйл байдаг. Тэр бол сэтгэл. Тэгээ сэтгэл бол мөнхийн залуугаараа юмаа гэсэн санаа гаргаж энэхүү Арманаа бичсэн. За гол дүрийн эмэгтэй маань Цагаан цувтай бүсгүй гээд одоо Минжин буюу яг өөрийнх нь бол үржин ихчийн амьдралаа сэдвүүлсэн. Тэгээ хөгжмийн зохиолч залуу тэр одоо эмч эмэгтэй хоёрын хайр сэтгэлийн тухай харуулсан, маш гоё хайрыг харуулсан тийм Арман байгаа. Тэгээ эмэгтэйчүүдэд нэлээд одоо их хүрсэн гэх юм уу та сэтгэлд нь ойр хүрсэн учраас түрүү жил 2024 онд Улаан даршинцтай бүсгүй юу гэд 2 дугаар дэвтрийн нүүр хүүхдүүдийн амьдралаар бичсэн. За маш товчхондоо ерөнхий санаа нь бол 40 гарсан эмэгтэй одоо хайртайгаа учирж байгаа. Тэгээ хүн одоо эмэгтэй хүн яг ингээд нэг 50 60 наснд ингээд хэрвээ ирвэхийгээр төсөөлөх юм бол ингэж далавч явах юм гэж эхэлдэг. Яг тэр үед нь одоо ингэж гоё далавчийн одоо дэвх одоо цэцэг байсан бол гоё ургуулах, сэтгэлийн гоё хөглж өгөх юм бол хүн хідэн наснда ч хайрлж дурлаж болд юм байна гэсэн санаа гаргасан. Тэгээд зохиолын одоо ерөнхий үйл явдлууд бол янз бүрээр өрнөн олон дөрүүдтэй. Төгсгөлт нь бол хүүхэд нь Чайковскийн нэрмжт хөгжмийн наадамд Цагаан цувтай бүсгүй гэж аав ээжийнхээ хайрыг бэлэгдсэн санаа төвчдөг. Тэд нар санаатаараа гранфрийн шагнал аваад тэгээд Цагаан цувтай бүсгүй гэж нэрлсэн ба. 2 дугаар дэвтэр нь Улаан даршинцтай бүсгүй гэдэг нь болохоор өөр хүүхдүүдийн амьдрал гардаг. Дуурийн дуучин эмэгтэй хөгжмийн зохиол залуу хоёрын хайр гардаг. Тэгээд мэдээж одоо үйл явдлууд өрнөсөөр байгаа. Сүүлд нь одоо хоёлаа нөхөр нь нэлээд хүнд өвчтэй болоод тэгээд хоёлаа ингээ илгээ хуваагаад одоо эд эрхтнэрээ нэгэн цол болж хайр юм хүчтэй юм аа. Одоо хайр бол юу ч өөрчилж болох юм байна гэсэн санаа гаргасан. Тийм л хайрын тухай романтик 2 дэвтэр Арман гэх юм уу та. Зохиолуудаа голцоо бодит амьдралаас сэтүүлж өчтдөг. Бодит амьдралаас сэтүүлж өчнө гэдэг нь хүмүүсийн сэтгэлд илүү ойрхон хүрдэм болоо гэж боддог. Тэг нэлээ олон уншигчтай болсон. Тийм учраас дараагийн номнуудын маань одоо яг ямар Арман дээр сууж байна, ямар тууж бичиж байна гэж хүлээлттэй байдаг. Тэгээ голцоо айлуулах гэгээлэг тийм одоо энэ стресстэй нийгэмд хүмүүсийн сэтгэл зүрхийг хүгэлсэн гоё гэгээлэг үйл явдалтай тийм номнууд бичих хичээдэг. Тийм ч учраас жоохон хүмүүст ойрхон хүрдэм болоо гэж боддог байгаа. Хамгийн сүүлд үүлэн гээд тууж сая 5 сард гаргасан. Тэгээ өнгөрсөн жил болохоор Улаан даршинцтай бүсгүй, Санахын хязгаар, Мичган нур эрэг дээр гээд 3 ном үлгээдэж авсан ба. Энийг бас хойно сурж байхдаа бичсэн. Горкийн сургуульд явахдаа бол одоо хүмүүсийн сэтгэл төрсэн хамгийн одоо өөрийнхөө хэмжээнд те номнууд маань хэрхэн цаг хугацааг туулж хичнээн он цагийг илээхийг бол би хэлж мэдэхгүй. Гэхдээ тийм одоо хүмүүсийн сэтгэл төрсэн хамгийн гоё зохиолуудаа бичгэмсэн гэж тэр сургуулийг зорж очсон. Тэгээд энэ 2 Арманаа бичсэн байгаа. За энэ Сэтгэлийн хязгаар Арман маань болохоор би 20 хэдэн настайдаа хүүхдийн паркийн арслантай гулгуур одоо бидний мэдих бүхэл уран баримлуудыг барьсан, гисэр сүмийн оройг барьсан уран баримлч эмэгтэй амьдралаа сэдвүүлж гоё ном бичгэмсэн гэж бодож явж байгаад тэгээд 18 он тоошо сургуульд явахдаа очиод тэр уран баримлч эмэгтэй бурайд игч
Тэгээд тэр ихчийг Орос эмэгтэй болгоод зохиол эхэлж бичсэн. За тэр ихч маань юу гэж ярьдаг байсан бэ гэхээр одоо Эрмитажийг үзээд тэнд байгаа зан назрын уралсан гайхалтай гоё одоо алтан бурхтыг хараад сэтгэл маань хөглөгдөж энэ шиг юм гоё гоё бүтээлүүдийг Монголд төрүүлэх юмсан гэж бодож хөглөгдөж байсан гэж надад өөрийнхөө амьдралын түүхийг ярьдаг байсан. За яг тэгээд тэр ихчгээ хөглөгдөхийн тулд одоо Санкт Петербург орж Эрмитажийг үзэж тэнд очиж хөглөгдөж тэгээд энэ бурайд эмэгтэй буюу Орос эмэгтэй Ксениягийнхаа амьдралын түүхээр зохиолоо эхлүүлсэн. За тэгээд яг тэр зохиолыг бичиж эхэлжээд л манай одоо оюутны байранд Хилийн цэргийн командын дээд сургууль буюу Бабушкинд багшилдаг байсан нэг туваа одоо ах бид нар дээр ирж тухайн үеийн хилчдийн амьдрал 70-аас 90 оны хилчдийн амьдрал тэгээд одоо Монгол төгсөж ирээд бүхэл хил хязгаараар явсан хурандаа генералуудын амьдралыг надад нүдэнд харагдтал сайхан ярьж өгсөн. Тэгээд Орос эмэгтэйгээ хайртай залууг нь Хилийн цэргийн командын дээд сургуулийн курсант залуугаар сонгоод ингээд зохиолоо өргөжлүүлж бичсэн. За 4 курсант залуугийн амьдрал гардаг. Тэгээд сургуулаа төгсөж ирээд тал тийш Яваати хотроод Ингин Сивстэй халах гол гэл бүх застаа хотруудаар явж байгаа. Тэгээд гол дүр маань тагнуулч хилчин залуугийн амьдрал гардаг. Урагшаа 80 онд одоо хил хязгаар төгшүүртэй байх үед хятад руу тагнуулж явдаг. Ерөнхий үйл явдлууд нь тийм гардаг. Тэгээд дотор нь эх орон сэтгэлгээг өдөөсөн, хайр сэтгэлийг харуулсан залуучуудад бас нэг юмыг ойлгоосоо, ухаараасаа эх орны үнцийг хаана үдэм бэ гэдгийг харуулсан тийм зохиол бичгийг хичээгээд үйл явдал нь бол 70 оноос 90 он хүртэл үргэлжилдэг. Тэгээд сэтгэлийн хязгаар гэж яагаад нэрлсэн бэ гэхээр тэр Орос эмэгтэй манай өмнө говьд ирж манай одоо хил дээр хилчдийн одоо хилчин цэргүүдийн төлөө амьдралаа зориулдаг. Тэгэхээр сэтгэл байх юм бол хүний нутгийн эмэгтэй ч гэсэн бусдын нутагт ирж ингэж сайхан амьдралыг өрнүүлж болдсон байна гэсэн санаа гаргаад сэтгэлийн хязгаар гэж энэ зохиолоо нэрлсэн баг. За энэний маань 2 дугаар дэвтэр буюу энэ санахын хязгаар маань өнгөрсөн жил 5 сар төвлөгдөж гарсан. За эндээ болохоор гол дүрийн маань залуу гадагшаа тагнуулж яваад 20 жилийн дараа эх орондоо ирж байгаагаар зохиол маань эхэлдэг. За тэгээ санаж хайрлах эх оронтой байх ямар сайхан юм бэ? Санаж хайрлах үр хөвгттэй байх ямар сайхан юм бэ гэсэн санаа гаргаад санахын хязгаар гэж нэрлсэн. За энэ сэтгэлийн хязгаар, санахын хязгаар 2 дэвтэр арманы маань одоо 3 дугаар дэвтэр зүрхний хязгаар нь бичигдэж байгаа. За тэгээд одоо адилхан уран бүтээлч зохиолч нар маань ч гэсэн одоо ингэж надад хэлдэг. Яагаад ч олон хязгаар бичээд байгаа юм бэ? Тэ уншигчд толгой нэрэхгүй юу? Одоо аль нь санахын хязгаар үлээ? Одоо сэтгэлийн хязгаарыг уншсан байлуу гэд ингэж хооронд нь хольж солихгүй юу гэд. Энэ нэр нь бас их учиртай. Сэтгэлийн хязгаар, санахын хязгаар, одоо зүрхний хязгаарыг бичиж байгаа. Тэгээ зүрхний хязгаар гэдэг нь болохоор хайр ямар хүчтэй юм бэ? Тэ хайранд хязгаар байдаг юм уу үгүй юу гэдэг санааг одоо тултал нь бичгийг хичээгээд зүрхний хязгаар гэж нэрлсэн байгаа. За үйл явдлын хувьд түрүү хэлсэн сэтгэлийн хязгаар маань 70 оноос 90 он хүртэл үргэлжилнэ. Энэ маань 90 оноос өнөө үе хүртэл үргэлжилнэ. За одоо бичигдэж байгаа зүрхний хязгаар маань одоо өнөө үеэс 2040 он хүртэл ирээдүйн 20 жилийг харуулсан тийм зохиол одоо өнгөрсөн одоо ирээдүйг сүлэлдэж бичиж байгаа тийм зохиол намар гарахаар зохиол маань бичигдээд явж байгаа. За тэгээд хязгаар гэж бичсний гол санаа нь бол сэтгэлийн хязгаар, санахын хязгаар, зүрхний хязгаар 3 арманаас сэдвлээд 3 хязгаар арманаас сэдвлэн бүтээв гэсэн одоо 3 ангид бүрэн хэмжээний уран сайхан нэг кино болохоор төсөл нь бичигдээд тэгээд энэ 6 сараас зураг авалт нь эхлэх байсан. Түр хоршлогдчиход байж байгаа. Тэгээд ийм сайхан хилчдийн тухай, эх орон сэтгэлийг харуулсан гоё хайрын тухай гоё кино гарах байхаа гэд ингэж хөсөж мөрөөдөөд ийм хязгаарууд гэж нэрлсэн байна. Үргэлжилсэн үгийн зохиол бол 2015 оноос эхэлж бичсэн. Одоо яг бичээд 10 жил болж байна. Анх ингээд өөрийн гэсэн уншигчтай болоод одоо хавар намартай болдог номын баярт оролцоод ингэ явж байхад бол ерөнхий яг өнөө үеийг харьцуулах юм бол жоохон бага байсан. Одоо жил ирэх тусам номын баярыг наадам шиг гоё болдог. Яг үе үеийнхэн байна тий 20 эдэн насны залуучууд уншиж байна 30 40 50 гээд тэгтээ сонголтууд нь арай өөр. Хүний одоо хөгжлийн тухай уншдаг бол 40-оос дээш насныхан бол уянгийн романтик ч юм уу тий залуучууд бол адал явдал ч юм уу ингээд уншдаг сэдв жанрууд бол мэдээж өөр. Гэхдээ уншигчдын тоо бол жил ирэх тусам өсөж байгаа. Тэгэхээр залуучууд жил ирэх тусам номонд илүү дуртай болж гэнэ гэж харж байгаа. Гэхдээ бас сүүлийн үед одоо хэвлэмэл номоос илүү сонсдог ном гэж бас залуучууд машин барьж байхдаа янз бүрийн ажиллаа хийж байхдаа сонсдог ном их сонсдог болсон. Гэхдээ миний хувьд бол сонсдог ном гэхээс илүү ийм хэвлэмэл ном уншвал илүү амттай, илүү төвлөрсөн, өөрөө өөртөө ярилцах, илүү олон зохиолынхоо дотоод дүрлүү орох, бясалгал хийх тэр бүхэнд хэвлэмэл ном маань илүү амттай байх болов гэж хардаг. Ном бичдэг хүн бол ном уншдаг хүн байх ёстой. Ном уншихгүйгээр бол
ном бичнэ гэвэл өрөөсгөл тэгээ жоох юм баригдмал болоод ирнэ. Их олон ном унших тушмаа сэтгэлгээ задардаг. Ном уншсанараа бусдын номыг хуулбарлаж байгаа бол огт биш. Хүн бол зохиолыг мэдээд судалгааны үндсэн дээр өчүүхэн авьяас нь бэжэж, төвлөрч, олон одоо судалгаа хийж тэр тусмаа би бол зохиол номоо бичгээд маш их ийш тийшээ явдаг. Яг одоо бодит байдал дээр нь судалгаа хийжээж явж иж бичдэг. Түүнээс биш гэртээ суугаад хоосон гэж зохиогоод бичих юм бол дутуу дулмаг юм болно. Тийм болохоор зохиолын судалгаа их сайн хийдэг. Зохиолын судалгаа ихэд олон төрөл жанрын ном унших шаардлага гардаг. Тэгэхээр аль болох ном уншихыг хичээдэг. Гэхдээ бас одоо эмэгтэй хүн би 5 хүүхэдтэй тэгээд амьдралаа авч явахын хажуугаар ном уншаал зохиол бүтээлээ бичгийн хажуугаар тэр болгоныг амжуулна гэдэг бол бас амаргүй байдаг. Гэхдээ аль болох олон ном зохиол судалж уншихыг хичээж байгаа. Хичээсээр ч ирсэн өнгөрсөн цаг хугацаанд. Би нөгөө зохиолч хүн бол аль төрөл жанр руу өөрийгөө сорж үзэх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр хийсвэр сэтгэлгээ адлын явдлаар бичсэн 2 тууж байдаг. Улаан мод гээд домог дээр үндэслэж шидэт модны тухай бичсэн. Яг одоо би уг нь тэрийг нэг 20 эдтэй оюутнууд унших гэж бодсон чинь жоохон буруу батсан байлээ гэдвэл бидний үеэс одоо өсвөр насныхан бол сэтгэлгээ илүү их задарсан тийм залуучууд байна. Тийм болохоор 10 жилийн хүүхдүүд илүүтэй уншиж байгаа улаан модын маань зүү захигч гээд бусдын зүүдийг удирддаг лам, одоо гигантэн, тэгээ эрдэмтэн, Эндан нэр 3 юм бусдын зүүдийг удирддаг тоног төхөөрөмж бүтээсэн тийм хийсвэр сэтгэлгээний одоо Harry Potter хуу гэх юм уу да. Тийм ном бичсэн байгаа. За хүүхдүүдэд зориулаад Цэнхэр нүдэд гэд хүүхдийн тууж бичсэн. Орос хэл дээр бас хэвлэгдэж гарсан. Гэх жишээний юм тал тийшээ бас одоо янз бүрийн төрөл жанраар бичихийг хичээж байгаа. За цагаан нөмрөг гэд Мис Заслын эмчийн тухай арман бичсэн байна. Хүсэл эслийн заагт гэд арман бичсэн. Амьдралын урсгал гэд 4 найз бүсгүй эмэгтэй хайрыг харуулсан 2 дэвтэр арман байдаг. Учрах тавилан гэд 15 онд бичсэн 2 дэвтэр арман байна. Гэх жишээний янз бүрийн одоо сэдвэр бичдэг. Бас найраглал, шүлэг нэлээ бичдэг 3 дэвтэр яруу найргийн төвөр гаргасан ба. За үүлэн хайрын тууж нь болохоор маш гоё тийм хайрыг л бас харуулахыг хичээсэн. Миний ном дандаа л нэг хайр орж ирээд идэв. Ямар учиртайг нь бол мэдгүй. Хайрыг жоохон түлхүү одоо гайгүй бичдэг юм уу да мэдгүй. Эсвэл олон хайр толсон юм уу гэхгүй. За тийм ямар ч үүлэн хайрын туужд маань болохоор зураач эмэгтэй хайрын түүх бас одоо киноны хариулагч эмэгтэй хайрын түүх гэд 2 хайрын түүхээс сэдвлээд бичсэн тийм тууж. Тэгээ тэрийг уншаад хүмүүс одоо залуучуудын маань зүрх сэтгэл гоё юм гэгэлзээсээ одоо хөглөгдөөсэй л гэж бодож бичсэн. Тэгээд өнгөрсөн жилээс өнөө үе хүртэл бас хайрын шүлгүүд нэлээд бичсэн. Тэгээд хайрын шүлгээ бас туучтайгаа хослуулад тэгж гаргасан байгаа. Ямар ч байсан номын баяр дээр нэлээд олон уншигчд маань гарт дээр очсон. Тэгээд эхнээсээ сэтгэлүүд нь ирсэн байгаа. Тэгээд гоё хайрын түүх алсан байна. Гоё хөглөгдлөө гэд. Тэг яг энийг ярих завшаанд энэ цагаан цувтай бүсгүй армана биччихэд дараа нөгөө зөндөө олон уншигчтай уулзалт ярилцлага хийдэг байсан. Бүр ингээд цагаан даашин зөмсөл бүгдээрээ юм гоё цагаан даашинстай ирээл нэлээ олон удаа уулзалтууд хийсэн. Тэгээд энэ номын маань уншаад цагаан цуг худалдаж авсан. Тэгээд гол дүрийн Минжин гэж нэмэгтэйг охиндоо тий охин төрхөөр нэрлсэн тийм уншигчд маань байсан. Тийм болохоор хүмүүс иймэрхүү номыг уншаад гоё дотоод сэтгэлээсээ гоё хөглөгддөг юм байна гэж хараад зохиолч хүний хувьд урам авч байсан. Өөрөө эмэгтэй хүн болоод ч тэрүү те эмэгтэй хүнийг маш гоё сайхнаар л мэдээж гаргахыг хичээдэг. Гэхдээ зохиол болгон дандаа сайхан дүртэй байхгүй мэдээж эсрэг дүрүүд байдаг. Тэгээд сүүлд ингээ ажигласан зүйл маань те нэлээ олон ном бичээд бичснийхаа дараа ажигласан зүйл маань үг маш хүчтэй юм бэлээ. Тэгээд ингээд хэрвээ бодит амьдралаас сэтүүлж байгаа бол бодит дүрүүдээ аль болох эргээр гаргахыг хичээдэг. Би бол одоо зүн ч юм уу ванга шиг тийм зүнч одоо ямар нэг үзэж хардаг хүн биш. Гэхдээ ингээд хин нэгний амьдралаар зохиолоо бичсэн бол тэр маань хэдэн жилийн дараа биелэлээ олох гээд ажигласан. Тийм болохоор бодит дүрээс одоо зохиолоо гаргаж байгаа бол тэрийг айгүй гоё сайн сайхнаар үлгэр нэг аз жаргалтай төгсдөг шиг сайн сайхнаар төгсгөөд нөгөө эрэг дүрүүдээ бол хиймлэр гаргаж ирвэл илүү дээр юм байна гэдгийг сүүлийн жилүүдийн одоо туршлагаас олж мэдсэн. Ном уншихын ашиг тусны тухай 10 жилээс эхэлж ярьдаг тийм ашиг тусны тухай ярих юм бол зөндөө их юм байгаа. Өөрийгөө сайхан илэрхийлж чаддаг болдог, сэтгэлгээн задардаг, зөв бичдэг, уран яруу ярьдаг болдог гэл. Тэрнээс илүү миний одоо хэлэх дуртай, ярих дуртай зүйл бол энд 10 жилд ингээ уулзлууд хийж хахад дандаа энэ асуултуудыг асуудаг. Ном уншихын ашиг тус юу вэ гэл. Мэдээж одоо саяны ярьсан дагуур яриануудаа бол хэлж өгдөг. Тэрэн дээр бол ном уншихын ашиг тус бол нөгөө нэг ном уншсан хүн нэг хүний уншаагүй хүн нэг хүний амьдралаар амьдардаг. Ном уншсан хүн мянган хүний амьдралаар амьдардаг. Энэ бол маш оновчтой хэлсэн үг. Ягаад гэвэл зохиол
4 4-ээр ард 8 4, 8 4-ээр ард 16 хүний амьдрал харагдана. Тэр болгоноос тухайн хүн хулан ингэж ийм асуудлыг ингэж шийдэж гэн. Бат одоо дорж асуудлаа ингэж хийдэм байх гэд ном уншсан одоо тэр болгоноосоо өөрөө ухаарл авч өөрийнхөө цаашдын амьдралд одоо юу гэмдэ те гол одоо зарчмаа зүг чигээ болгоход ном илүү гаргалгааг нь тайлж өгдөг, ном илүү ухаарлыг нь хилж өгдөг, ном илүү зүг чиг нь олж өгдөг гэх юм уу та. Тэгэхээр олон ном унших тусам чиний амьдрал сонирхолтой болно. Олон ном унших тусам чи амьдралынхаа зөв замыг олоход ном одоо өөрийг чинь багшуулж өгнө л гэж хэлж ярих туртай та. Өөрийн болон одоо номыг маань унших гэж байгаа уншигчтай хандаж хэлэхэд би нэгэнт 2 сургуулийг мэрэгжлийн зохиолчоор төгссөн. Тэгэхээр миний одоо сайхан бүтээлүүд ард биш, яг одоо биш, өмнө нь байгаа. Тэгэхээр маш олон сайхан бүтээлүүдийг олон жилийн настай сэтгэлд ойрхон, сэтгэлд хоногсон тийм бүтээлүүдийг төрүүлэх тийм хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа. Тэгэхээр сайхан бүтээлүүдийг та нарынхаа өмнө цаг хугацаа өнгөрөх тусам илүү чанартай, илүү одоо гайхалтай сайхан дөрүүдтэй тийм бүтээлүүдийг та нарынхаа гар дээр тавих болноо. Тэгэхээр номонд илүү ойрхон байж, номонд илүү хайртай байж, цаг зав гарсан үедээ номтой нөхөрлж байгаарай л гэж хэлээ да.